Өглөөний мэд хүргэе үзэгчдээ лайк телевиз зочны цаг эхлэж байна. Энэ удаагийн зочин Баян зүрх төргийн 4-р хороо эрүүл өрх эрүүл мэндийн төвийн гихэмж Цэрэн чимэд байгаа. Танд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Телевиз үзэгчдээ болон танд өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ энэ өглөө Цэрэн чимэд эмчтэй хамтраад бид зөнхлөн тохиолдох гидсний халдвар төвчнүүдтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр хаврын улирал гэдэг өөрөө яг халдвар төвчнүүдийн дэгдэлтийн ил үе байдаг. Тэгэхээр өнөөдөр бас COVID-19 вирустай холбоотойгоор хүмүүс маань амьсгалын замаар халдварлах өвчнүүдээс маш сайн урьдчилан сэргийлэх боломж нь нээгдсэн. Хүн бүр дор бүрнээ хичээж байгаа. Гэхдээ нөгөөтэйгүр бас бусад халдвар төвчнүүд байгаа. Тэгэхээр яг энэ зөнхлөн тохиолдох гидсний халдвар төвчнүүд бол хаврын улирал нийлээдгүй ер нь дэгддэг. Та ялангуяа бага насны хүүхдүүд нэлээд ажиглагддаг. Тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийнхэнд бол зөнхлөн тохиолдох гэдэг нэршлийн доор яг ямар өвчнүүд яваад байгаа талаар мэдээлэл өгсөн зөв байхаа. Тэгэлгүй хаврын улиралд нөгөө гол ус гисэж байгаа энтертэй холбоотойгоор гидсний суулгалт өвчнүүд маш ихсдэг. Тэгэхээр яг манай улсад зөнхлөн тохиолддог өвчнүүд нь бол нэгдүгээр цэцэн суулга буюу хүмүүсийн хил заншнаар дизентери гэж өвчин байгаа. За салимлоз буюу нарийн гидсний халдвар төвчин байна. За балнад өвчин бас тохиолдоод байгаа. Дээрээс нь Escherichia coli-гоор сэдээгдсэн гидсний халдвар төвчнүүд бас маш их тохиолддог. Ихэвчлэн 2-4 насны хүүхдүүдэд ихэвчлэн гол төлөв зөнхлөө өвддөг. 2-4 насны хүүхдүүд ихэвчлэн тий. Ер нь бол хүүхдүүдэд л нэлээдгүй ажиглагддаг шүү дээ тий. Гидсний энэ тэгээ зөнхлөн тохиолдож байгаа гидсний халдвар төвчнүүдийн шалтгаан ер нь үүдэл юу байдгийг тий. За тэгэхээр тос бүрдээ үүсгэгчтэй байгаа учраас тос бүрд нь яриад явчих тий. За тэгэхээр нэгдүгээр тул цэцэн суулга өвчин гэдэг маань болохоор шигээлийн бүлгийн нянгаар үүсгэгддэг гол төлөв бүдүүн гидсийг гэмтээдэг ийм өвчин байгаа. За илрэх шинж тэмдгийн хувьд гэх юм бол ойрхон гидс базалж дөлөөлттэй баадаг. За тэгээд суулгалт бол өдөр 4-5 удаа ойрхон хүүхэд маань гидсээр өвдөөд байна. Зарим нь бол уйлгандаг тийм ээ. За тэгээд баасыг нь ажиглахаар бол ямар нэгэн хэлбэргүй, агуулгадхан байхгүй, өнгөгүй, өнөргүй юм баас гардаг байгаа. Үүнтэй хавсраад ерөнхий хордлогын шинжүүд буюу халуурах, дотор муухай оргих, хүүхэд ялангуяа хоолндоо дургу болдог. Тэгээ аягүй их бие сулддаг. Тэгэхээр эдгээр шинж тэмдгүүд илэрдэг. Гол үүсгэгч маань шигээлийн бүлгийн нэм байгаад байна гэдэг чинь. Тэгэхээр энэ янгаас яаж сэдээгдэж халдварлах зам гараад байна вэ гэхээр одоо энэ цочмог дизентери өвчнөөр өвдсөн байгаа хүн за болон балархаа элебрээр буюу ногдмол байдлаар өвдсөн байгаа хүнээс хүнд дамжиж халдварладаг. Тэгэхээр гол халдварлах зам нь бол анагаах ухаанд өтгөн мөрийн замаар халдварладаг гэж ярьдаг. Тэгэхээр өтгөн мөрийн зам гэдэг маань юу юм бэ гэхээр одоо нөгөө өвчтэй байгаа хүнээс бохир гараар дамжиж халдварлана. Эсвэл өвчтэй хүний нөгөө хэргэлсэн бохирлогдсон эд зүйлсээр дамжих өвдсөн байгаа хүнтэй хамт байгаа хүмүүс халдварладаг гэсэн. Зөв. Тэгэхээр ер нь бол бага насны хүүхдүүдийг яг нэг тусад нь аяг тавхтаа байлгах тий тусад нь эд материалтай байлгах тоглоомуудыг нь байн угаад цэвэрлэх гарч орж ирсэн бол гарыг нь тогтмол угаах ээж аав нь ч гэсэн эмээ өвөө тэр хүүхүүдтэй харьцахдаа заавал гараа угаасан байх хэрэгтэй тий гадуур хувцас тайлсан байх хэрэгтэй гэдэг энэ заавар зөвлөгөөнүүд маань л яг энэ өвчнөд шууд холбогдож штэ тийм үү. Тэгэхээр нөгөө хүмүүс маань ахуйн дэглэм гэдэг имийг л аягүй сайн баримтлах хэрэгтэй. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийг нь бол төгсгөлд нь нийтэд нь хэлчихье те. Тэгэхээр салимлоз гэдэг өвчин маань юугаар үүсгэгддэг юм бэ гэхээр бас асуулттай. Тэгэхээр энэ маань болохоор салимолог гэдэг нянгаар үүсгэгддэг нарийн гидс хотоодыг хөвчлөө өвдүүлдэг. Тэгэхээр энэний маань өвчний илрэх шинж тэмдэг нь бас өөр. Саяны цусны суулган дээр бол гол ээж аавуудын ард иргэдийн мэддэг юм нь бол за хүүхэд маань цусны судалтай байгаад ах юм байна. За цусны судалтай байна шүү. За 100 залгын өсвөтрөө хандъя, өрхрүүгээ хандъя ч юм уу тэгээ мэдчихдэг. Гэтэл нөгөө яг энэ салимлоз юм уу эсвэл нөгөө Escherichia coli-гоор сэдээгдсэн халдвар, ээж балнад энтрийнхээ шинж тэмдгийг анзаарахгүй зүгээр нөгөө хоолны хордлого энтертэй андуураад өөрсдөө нөгөө ээжүүдийн группээс ч юм уу тийм ээ эсвэл найзаасаа ингээд зөвлөгөө аваад дур мэдэн гэрээр эмчлэх тохиолдол их байгаад байдаг. Тэгэхээр тэр маань бол ойлгомжтой гидсний халдвар учраас суулгалтаар илэрх нь байна. Тэрнээс гадна балнад бол халуурдаг. Аягүй өндөр халуурна. Тэгээ хүүхэд сулдаад одоо хоолндоо дургу болоод ихрээд бөөлжүүлээд байдаг байхад. Тэгэхээр ерөөсөө л дур мэдээ янз бүрийн юм хэрэглэхгүйгээр өрхийн эмнэлгээрээ, дүүргийн эмнэлгээрээ эмч таацаж эрүүл мэндийн зөвлөгөөг нь заавал авч иж байх хэрэгтэй. Тэгээд гол одоо энэ өвчнүүдийн маань нууц хугацаа гэж байдаг. Тэгэхээр энэ нууц хугацаандаа нэгэндээ халдвар тараах магадлал ялангуяа гэр бүлийн гишүүдийн дунд их байдаг. Тэгэхээр 24-өөс 72 цагийн
дотор буюу одоо нөгөө цэцэн суулга маань бол 24-өөс 72 цагийн дотор тий гидсний эшрэг колигоор сэтгэгдэж байгаа бол 3 хоног гэж юм уу тий ингээд тодорхой хугацаануудтай. Тэгэхээр л нөгөө бид нар тос бүрдээ саяны таны хэлсэнчлэн аян халбахтай байх хэвээр цаашлаад гарын одоо нөгөө альчуур хүртэл тустай байх хэвээр хүүхдийн тоглоом энтрийг маань аягүй сайн ариутгаж тоглуулах хэвээр тий. Тэгэхээр одоо бол яг нөгөө COVID-19 тэгсэнтэй холбоотойгоор хүмүүс амны халтыг зүүж хийвч байгаатай адилхан гарын ариун цэврийг бол маш сайн цагтаг болсон. Тэгэхээр гарын ариун цэврийгээ хоолоо бэлтгэхийн өмнө, гаднаас орж ирснийхээ дараа, хоолоо идэхийн өмнө болон хийснийхээ дараа, хүүхдтэй хоолоо өхийн өмнө те аягүй сайн гараа угаахаас гадна одоо энэ гидсний халдваруудыг үүсгээд байгаа гол зүйл маань өөрөө нөгөө мах, тараг, суу, цагаан идэ, жимсгэн дотор үржиж олширч идэг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо шууд болголгүйгээр бэлэн иддэг бүтээгдэхүүнүүд жимс мэмс биш үү? Тэгэхээр тэднэрийгээ бол аягүй сайн угааж ариутгаж идчих хэвээр нэгдүгээр. Тэгэхээр нөгөө хүнсний аюулгүй байдал гэдэг юм давхар энэ гидсний халдварын үед яригддаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо ээж аавууд маань гадуур хүнсээ авахдаа ил заадгаа худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн төр аль болох авахгүй тий гар дээрээс дамжин худалдаа аваад л тэрийгээ шууд хүүхдтэй аваад л өгчдөг. Тэгэхээр тэр маань эргээд л гидсний халдвар өрөсөл үүсгэх гол хүчин зүйл болоод өчтдөг гэсэн. За хоёлаа тэгвэл угаасаа гидсний халдвар төвчөнтэй бол хүнсний аюулгүй байдал те эрүүл ахуй бол шууд холбогдно. Гэтэ энийг хоёлаа жоохон хойшоо тавьчих. Яг одоо бол миний асуух байгаа зүйл бол гидсний халдвар төвчнийг яг зөвхөн хавар одоо нэлээ идэвхтэй болдог тэгддэг гэж ойлгох нь зөв те. Жишээ нь 100 болоход эсвэл өвөл намарт бид нар 50 байх боломжтой. Ер нь бол байнга л урьдчилан сэргийлж явах хэрэгтэй. Одоо заавалгүй одоо гидсний халдвараар хүмүүс хаврал өвддөг гэсэн ойлголт байхгүй. Ер нь бол хавар нөгөө дэгдэлт маягаар айгүй өндөр одоо үзүүлж байгаа амбулатороор нийт үзүүлж байгаа хүүхэдний 20-аас 30 хүүхэд байлаа гэж бодоход тэрний нэг 30-40% ч юм уу гидсний халдвар байдаг ч юм уу те. Тийм тохиолдол байдаг. Жишээ нь одоо ингээл намар болоо сургууль цэцэрлэг орохоор амьсгалын зам дэгддэгтэй адилхан яг нөгөө дэгдэлтийнх нь үед л урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад анхааруулж яриад байгаа. Тэрнээс ч жилийн 4 улирлын турш нөгөө хүүхэд өвдсөн балархаа хэлбэрээр өвдсөн байгаа хүнээсээ буцаад ээж аваасаа ч мах чээсээ халдвар авч болно тийм ээ бохирлогдсон эд зүйлс хурж болно эсвэл нөгөө бохир одоо ялангуяа нөгөө нэг гадаа их бие засах масах ч юм уу те ил задгаа хог хаях те тийм юм донд хүүхэд нөгөө тоглож ярьж гаад гараа угаахгүй юм а идэх энэ төр тийм тохиолдолд бол заавалжгүй хүүхэд хавар гадаа бохирлогдсон эд зүйлс хүрнэ гэсэн юм байхгүй учраас жилийн 4 улирлын турш энэ өвчнөр өвдөж болно гэхдээ их хвчлэн хаврын улирал давал одоо нөгөө дэгдэлт маягаар явдаг л гэсэн. Тэгэхээр эмээ өвөө ээж аав хичээсээ бас дамжих боломжтой гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь нас бид гүйцсэн гэх юм уу те дархлаа нь илүү тогтцсон одоо хүмүүсийн хувьд яг энэ халдварт өвчнөр өвдөх магадлал ер нь өндөртэй байд юм. Эсвэл өвдчгөөрөө нөгөө нэг даалт хэлбэртээ ороод явчихдаг юм уу? Тэгээ ер нь бол их хвчлэн балархаа хэлбэрээр өвдөөд тэгээд нөгөө гэр бүлийн бага насны гишүүд нь илүү цочимгоор өвдөж шинж тэмдэг илүү илт ажиглагдаж эмнэлэгт хандах хан бол голчлон байдаг гэсэн. Том хүмүүс харьцангуй за одоо юу гэдгийг гидс бацлаад идэг за би одоо өдрийн хоолндоо юу юм мэдсэн болоо да ч юм уу те тэгээд л өөрсдийнхөө мэддгээр ашигтай бактери энэ төр авч уудаг ч юм уу тэгээд л мэдхгүй за тэгээд өтгөн шингэнэ нэг сайн ажиглахгүй байдаг тэр хэлбэрээрээ ингээл балархаа удаан хугацааны турш өвдөөд яваад ах тохиолдол байдаг. Тэгэхээр бага насны хүүхдүүд бол ээж ааваа өвдөөд тань, гидс өвдөөд тань, базлаа тань гэдэг бага насны хүүхдүүдийнхээ одоо өтгөн шингэний гарцыг нь тийм ээ идэж ууж байгаа юмыг нь аягүй сайн ажиглаж идэг учраас тэрэн төлхөө одоо шинж тэмдэг тод илэрдэг. Тэгээд дээрэс нь ээж аавын анхаарал халамж их байдаг учраас ажиглагдах нь илүү байдаг гэсэн. Та түрүүн бас нэлээд чухал зүйлийг товчхон яриад өнгөрсөн. Юу вэ гэхээр ер нь альва өвчлөл за тэр одоо өнөөдрийн сэдвтэйгээ уялдуулж ярихад энэ гидсний халдвар төвчин одоо анхны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шууд хандмаар байна гэдэг зүйлийг та хэллээ шүү дээ. Гэхдээ гидсний одоо өвдөлт гэх юм уу те энэ гидсний халдвар төвчнүүдийн анхны шинж тэмдэг нь илэрсэн бай. Ер нь ингээд өвдсөн нөхцөлд гэрээрээ аргалахыг маш их оролддог. Ээж ааваар одоо эмээ өвгөнөр их хвчлэн бага насны хүүхдүүдтэй ер нь ойрхон ажиллаж байгаа. Тэр тэдгээр хүмүүсийн хувьд бол ингээд болчихдог байсан гэдэг юм уу те хуучны арга технологиороо үзээд байж тээ. Одоо ингээд л одоо нэг янз бүрийн зүйлсийг хэрэглээд ер нь болдог тоо гэдэг юм уу те.
Залуу ээж аав нарын хувьд бол таны хэлдгээр нөгөө нэг сошиал орчноос мэдээллийг бол шууд авдаг. Ээжүүдийн групп гэдэг юм уу те ямар нэгэн группүүдээс одоо нэг пост оруулдаг шүү дээ те. Одоо манай хүүхэд ингэж байх юм. Одоо нэг ийм шинж тэмдэг илрээд байх юм гэхлээр ямар ч эрүүл мэндийн мэдлэггүй зүгээр нэг ээж ерөөхдөө орж ирэл одоо наадах чинь тэгчдгийн шүү. Одоо ингэх ёстой шүү гэж тэр зөвлөгөөг өгдөг. Тэрийг нь шууд хэрэгжүүлж байгаа юм зүйл ажиглаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь эргээд ямар сөрөг үр дагавруудыг авч ирж байна. Яг өөрөө одоо мэрэгжлийн хүний хувьд. Энэ бол хүүхэд айгаа хүндэрсэн нэгдүгээр тэр нь. Одоо ингээд юу гэдэг нэг 4-5 хоног эмчилгээгдээд хүүхдийн биеийн байдал илүү сайжирчаар байхад чинь дор мэдээ эмчилгээ энэ төр хийсэн. За онлоо гэхэд бол тэр бол бүрэн гүйцэд эмчилгээ болохгүй. За нэг хүүхэд ингээд яг илт завуур нь гайгүй болоод гидсэн базлаад байсан болоод халуурхан болоод бөөлчгөн болонгот ээж аав нь тэр нөгөө хүмүүсээс асуусан имээ нэгдүгээр болчдөг. Тэгэхээр нөгөө имийн тун таарах уу, имийн сонголт зөв үү, үргэлжлэх хугацаанд зөв байсан уу гэдэг асуудалтай болно. Тэгэхээр энийг дагаад нөгөө имийн асуудал, имийн зохистой хэрэглэх асуудал болно. Хоёрдугаар хүүхэд хүндэрж байна гэдэг бол нөгөө дагалдаад маш олон эрсдлүүдийг давуулна. Хүүхдээ одоо юудын өрхийн эрүүл мэндийн төвөөрөө юм уу анхаа шатны байгууллагаараа эмчилэгдээ тэр хүүхэд гэрээр эмчилэгдээ зүгээр олчих байсан бол заавал хэвтэх гаргах тийм ээ. Тэгээ хавсраад өөр бусад эд эрхтэндээ өөр өвсөл өгөх тиймэрхүү эрсдлүүд их байдаг. Тэгэхээр гол нь л ерөөсөө эмийн зохистой хэрэглээ тэгээ дээрээс нь өвчнөө хүндрүүлээд л ирдэг. Тэгэхээр одоо ялангуяа халаад хэлэхэд бол одоо ингээл ханиад төрчлээ гээл тэгэнгүүтээ шууд за ах нь энэ эмийг уугаа зүгээр болсон байсан. Тийм болохоор ахт нь энийг өгчий гэдэг. Тэгээд тэр хүүхэд эргээд ирдэг уушгины хатгаа авцсан байдаг ч юм уу. Эргээд нөгөө эмийн маань сонголт байхгүй болчдаг. Тийм ийм болоод өөрөө нөгөө нэг нас чин тэр өвчний одоо хэр зэрэг одоо шатандаа явж байгаагаас шалтгаалаад бүхий л цаг хугацаа норм те хэмжээ бүх юм нь байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Энэ дээр одоо нэгэн тайлсных одоо үзэгчдээ бас хэлчмээр байна. Эмийн зохистой хэрэглээ гэдгийг бол зайлшгүй анхаарах хэрэгтэй. За эрүүл мэндийн байгууллагын за ялангуяа мэрэгжлийн эмчнэрийн бичиж өгсөн эмийг л одоо хэрэглэх нь зөв. Тэрнээс бол өмнө нь хэрэгжилжсэн эмийг эмийн хайрцагнаас аваад юуг хэрэглэх бол зохисгүй юм аа. Эргээд тэр нь өөрөө тэр хүүхдэд эмийн дасал өгөх нөгөөтэйгүр тэр эмэнд одоо хордох тийм одоо хамгийн ойлгомжтой зүйл бол эмний одоо хордлого болж байгаа зүйлүүд маш их байгаа. Тэгээд бас нөгөө эмийн санч нарын асуудлыг энд бас ярих нь зөв байх. Хин нэгэн яваад орохоор шууд эмчийн үүргийг гүйцэтгэж байгаа зүйлүүд маш их ажиглагддаг. Шинж тэмдэг чинь ямар байгаа ингээл асууж байгаа харагддаг тийм. Тэгээд ийм шинж тэмдэгтэй байна гэхэлэр 2 3 ийм гаргаж ирэл ингээл тавьчихдаг. Тэгээд орц найрлагыг нь тайлбарлаж өгсөн чинь байхгүй. Яг нэг орцтойгоо олох орцтой хэрнээ 3 өөр нэршилтэй 3 өөр улсад үйлдвэрлэсэн эмийг жишээлх юм бол гаргаад өгчөж байгаа. Тэгэхэд тэрний бол нёгийг нь л аваад хэрэглэхэд бараг болохоор байхад гурвангийн одоо ингээд өгчөж байгаа зүйл байгаа. Тэгэхээр цагийн одоо тэр тодорхой зөрөө мөрөн дээр бол бас одоо анхаарах зүйлсүүд байгаа боловч тэр хүн бол дараалалаа дууснаар эмийн хордлого болж байгаа ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд бол нийтлэг ажиглагдаж штэ. Тэгэхээр яг энэ бол өнөөдрийн бидний ярьж байгаа гидсний халдварт өвчин дээр бол шууд ажиглагдаж байгаа зүйл мөн одоо гидс өвдөд байна гэдэг юм уу те. Тэгэхээр хэдэн настай хүүхэд ингээ асуудаг те. Тэнгүүт нь одоо тэдэн настай хүүхэд гэдэг ингүүтэл нэг юм гаргаж ирэл маа гэж өчөж байгаа байхгүй юу эмийн санч нар. Тэгэхээр энэ эмийн санч нарын бас энэ одоо хариуцлагатай байдлыг бол дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хэрвээ эмийн санч дээр яваад очиход эмийн санч нь өөрөө та одоо өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаа ичлээд заавал эмчтэй үзүүлээд энэ эм тунгаа тохируулаад аваад ирээ гэж зөвлөдөг болвол бас нэг өөрчлөлтүүд бий болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхэд бол зүгээр гэрийнхэн орцныхын дэргэд байгаа эмийн санч дээр орхон тэр хүнд бол илүү хялбар байгаа даа шүү дээ. Орохоор тэр эмийн санч нь эмчийн үргийг гүйцэтгээд байгаа л их тоог байна. За тэгээд нэгэнт ярьсных одоо энэ гидсний одоо энэ халдварт өвчнүүд дээр ууж байгаа юм байна шүү дээ. Тэ тодорхой цаг хугацаатай тунтаа бол та нар бичээд өгж байгаа эмчнэр. Бас ханиа томон дээр ч гэсэн ажиглагддаг нэг дундаас нь шинж тэмдэг арилаад ирэхээр нэг эмийн цаг хугацааг орхидог шүү дээ. Нэг тийм зүйлүүд ер нь бол байгаа тий. Байлгаа яг уу. Ерөөсөө л одоо эмч 7 хоног уугаарай. За 3 хоногийн дараа давтаж ирээрэй гэхээр тухайн ээж аавд нь байхгүй. Гайгүй болцсон юм уу? Эсвэл одоо нөгөө эмчилгээ үр дүнгүй болоод өөр тийшээ хандсан юм уу? Тодорхойгүй. За тэгэнгүүт нь ялангуяа өрхийн эрүүл мэндийн төвийнхэн болол нөгөө гэрээ эргэлтээр явдаг. Тэгэхээр гэрээрээ очиод за танаа хүүхдээ яасан бэ гэсэн гээд өө эмээ ууж байгаа юу байгаагүй.
одоо сайжирсан энэ сайн мэддэхгүй л байна. Гисэн мөртлөө хөнгөт энэ зөв зүгээр алцсан тоглоагүй ч гэдэг. За эмийн өгж байгаа юу гингүүт нь 3 хоног өгөөл 2 хоног өгөөл гайгуулчаар болцсон шүү дээ. Тийм болцсон гэд. Зарим нь бол эмээ байгаа гайгүй болцсон болохоор хүүхдээ хордуулаад яах вэ? Уулынхаа хордуулаад яах вэ гэдэг нь зөвлөдөө. Гэхдээ нөгөө эмчилгээний хугацаа бүрэн гүйцэж тэр өвчин маань дахихгүй эмийн хор хөнөөл болохгүй бүрэн гүйцэд идэгнэ гэдгийг хараахан бас ухамсарлахгүй байх шүү. Аль болох богино хугацаагаар хүчтэй эмийг ууж ижил тэр маань айгүй үр дүнтэй эмчилгээ гэж ойлгодог. Эсвэл олон эмийг хавсарч иж эсвэл бүр нөгөө тариагаар хийлгэж ижил үр дүнтэй байдаг. Тариа байхгүй юу гэдэг тохиолдол маш их байдаг. Тэгэхээр бол ялангуяа энэ гидсний халдвар төвчний юм дээр бол дур мэдэн эмчилгээ ерөөсөө хийхгүй. Ялангуяа бас телевиз, сошиалор бол бас шууд эмчилгээ заавар зөвлөхгүй эрүүл мэндийн сайдын тушаалтай шүү. Тийм болохоор ерөөсөө л завуур энэ төр илэрсэн болвол өрхийн эмч, дүүргийн эмч нартай хаана тийм ээ. За эсвэл нөгөө үзүүлдэг хувийн эмнэлгийн эмчнэр байдаг бол хамаагүй үзэл гол нь эмч эмнэлгийн мэрэгчлэнээс заавал мэдээлэл үнэн бодис шинжилгээ ухаанч мэдээллийг аваад гэдэг юм. Тэгэхгүй болол одоо нөгөө гач нөлөө юмнууд нь маш их байгаа. Таны саяны хэлсэнчлэн эмийн сангийн одоо нөгөө дур мэдээ өгч байгаа байдал бол яг сүүлийн үед тарцсангой гайгүй болсон. Эмийн сан одоо антибиотикийг хэмжээнд жоргуугээр тамга тэмдэггүйгээр өгөхгүй гэж юм. Тэр бол зөвхөн нөгөө антибиотик дээр хэрэгжээд байгаа байхгүй юу? Өнөөдөр бол яг антибиотикийг л одоо эмчийн бичгүүгээр өгөхгүй гэдэг зүйл бол тодорхой хэмжээнд хэрэгжээд биелэлээ болоод байна шүү дээ. Гэхдээ энэ чинь бол эмийн бүтээгдэхүүн тий нэмэлт одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэ бүхэл зүйлс уг нь бол яг эрүүл мэндийн ажилтан эмч хүний заавар зөвлөмжөөр явах ёстой. Ганцхан антибиотик гээд одоо жоохон хүчтэй эм учраас ингээд салгаад авчих юм бол бусад эмийг жишээлх юм бол одоо хайр гамгууг хэрэглэснээр те ямар нэгэн хяналтгүйгээр хэрэглэснээр эмийн хордлого болоод байна шүү дээ. Янз бүрийн харшил гарч ийн те янз бүрийн цочмог хэмжээний одоо хордлогууд үүсэж байна. Тэгээд эргээд тэр нөгөө нэг эмийн найрлагаас хамаарат эмэндээ тасалтай болж байна. Зарим нь эмэнд донтож байна те. Тэгэхээр энэ бол зөвхөн антибиотикоос салгаад ингээд антибиотикийг өгж байгаагаар эмийн санч нарыг бас өмөрж болохгүй байгаа юм л да. Яг өнөөдрийн үед бол. За тэгээд үргэлжлүүлээд гидсний халдвар өвчнөд холбоотой танаас асуухад та бас түрүүн хальт дурдаад өнгөрсөн л дөө хавсарсан өвчлөл гээд гидсний халдвар өвчин хэрвээ хүндрэх гэдэг юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүний бие организмаас шалтгаалаад ямар нэгэн байдлаар хавсарсан өвчлөлүүд бий болох магадлал хэр байд юм бол хэрвээ байдаг бол ямар өвчнүүд илүү их гарч ирдэг вэ? За ер нь бол нөгөө суулгалт их гаргаад байгаа учраас шингэн алдна. Шингэн алдалт болоод хүүхэд маань бөөлжөө суулгаад хамаг одоо бид хэрэгтэй байгаа ярдаа шингэнэ алдаад байгаа мөртлөө гаднаасаа хоол тэжээл ерөөсөө идэж чадхаа болчдөг. Алкогол бөөлжчдөг. За нэг жоохон ус балгалаа. Оюутын хорсоол энтрийг бол хамгийн ихэнд ээж аваа авч байгаа шүү дээ. Хорсоол уулаа бөөлжчлөө. Тэгэхээр хүүхдийн бие аяг сольдчихдаг. Сольдаад дархлаа сулраад ирчихээр хажууд нь байгаа ихч магадгүй нөгөө ханиаттай байхаа шууд тэр ханиатыг аавна. Тэрнээс шахах нөгөө яг одоо гидсний халдвараар өвдсөн байгаад цаашаагаад одоо нарийн гидсний өрөвслөөр өвдсөн байжгаад бүр цаашаагаа одоо юу гэдгийг 12 унуулаа гэж бүдүүн гидс рүү өрөвсөд ингэн гэдэг бол бүр дараагийн шатны асуудал л да. Гол нь л ерөөсөө хүүхэд маань цаг алдна, цаг алдаж байгаа болохоор цаг хугацаа алдаад ахаар нөгөө дархлаа сулраад биеийн эсэргүүцэл сулрахаар бусад өвчлөлт өвдөх эрсдэл нэмэгдчихдэг. Тэгэхээр л нөгөө ээжүүд ярьдаг шүү дээ. Эмнэлэгт очихоор нэг юм үзүүлээд өөр өвч аваа гарчдаг. Тэгэхээр тэр чинь л хүүхдийн маань дархлаа тогтолцоо гэдэг юмтай л холбоотой болчиход байгаа. Тэгэхээр бол ерөөсөө гол юм нь эрт сэргийлэх, урьдчилан сэргийлэх. За өвдсөн тохиолдолд эрт эмнэлэгт хандгал гэдэг юмыг гол нь ярих хэрэгтэй байна. Гидсний халдвар төвчнөр өвдөд одоо эрүүл мэндийн одоо байгууллагаас тусламж үйлчилгээ аваад, эмээ аваад, цаг нормын дагуу ууж хэрэглэж байгаа. Гэтэ үүний хажуугаар хоол тэжээл гэдэг зүйлийг та бол их чухалчлаад яриад байна шүү дээ. Хоол тэжээл чухал шүү. Одоо жишээлх юм бол тэр хүүхэд гидсний халдвар төвч авснараа юм уух, шингэний алдагдлалд орж ийн хоол тэжээлийн дутагдалд ороод эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ дээр юун дээр анхаарах хэрэгтэй юм бол ээж аав нарын хувьд бол жишээлх юм бол ямар хоол түлхүү одоо тэр хүүхдэд өгөх ёстой вэ? Өгөхдөө ямар хэмжээтэй жишээ нь өгж явах ёстой юм бол тийм. За тэгэхээр хүүхдтэй болол баг багаар өгөх хэрэгтэй. Баг багаар энийг бол нөгөө идэвхтэй хооллох харгал гэдэг. Дөнгөж нөгөө хоолнд орж байгаа хүүхдүүдэд өгж байгаа юм шиг маш баг багаар ойр ойрхон өгнө. Тэгэхгүй бол тэр хүүхэд өөрөө аягүй дотор мухааралттай, бөөлжилттэй, гидс батлалттай, завуур ихтэй байгаа учраас нөгөө ихээр нь тэгэж хоолыг идэж чаддгүй. Тэгэхээр ойр ойрхон шингэн шүл устай хоолыг өгнө.
учиргүй ингээл шүл өстэй гингүүтэл нөгөө өөх хийгээд тэ атга матга гэдэл нэг ээж тэгжээснийг би сонссон болохоор тэгээд байна л та. Тим юм бол улам л хүүхдийг дотрын мухалж хямруулна гэхээс биш юу байхгүй. Бараг нөгөө эмнэлгийн нөхцөлд бол одоо 13 яах хоол энэ төр гээд хоолнуудыг тусдаа нэртэй тийм хоолнуудыг өгдөг. Тэгэхээр хүүхдтэй нэгдүгээрт амархан шингэцтэй шүл устай шингэн хоолыг өдөрт 3-аас 4 удаа ойр орхив. Энэ бол махаолыг тэгээ хажуугаар нь нөгөө сайн боловсруулсан жимс ногоо тийм ээ. За тэгээд шингэн одоо бах цай байж болно. За эсвэл ширгээсэн усыг баягүй их өгдөг тийм ээ. Аршаан ширгээсэн ус байж болно. Тиймэрхүү зүйлүүдийг өгнө. Зүгийн балтай ус энтрийг бас ээж аваад их өгдөг. Гэхдээ 5 наснаас доош хүүхдүүдэд бол өгөөд бол дэмий байдаг. Тэгэхээр хоолн дээр бол тэгж анхаарах нь зөв. Тэгээд гол нь нөгөө өгөх нь ингээд өгчлөө гэхэд гол бэлтгэх арга нь бас чухал. Гидсний халдваруудыг чи өвчлүүлээд байгаа өвдгөөд байгаа гол бас нэг шалтгаан чи ерөөсөө нөгөө чанарын шаардлага хангаагүй тээвэрлсэн ч гэдэг юм уу. Чанарын шаардлага хангаагүй газар хадгалсан хүнсний бүтээгдэхүүнүүд дотор ч нэн үржээд буцаад гидсний халдварт өвчнүүдийг маань үүсгэж байна гэж үзээд байгаа шүү. Тэгэхээр бас эргээд дээр хүүхдтэй ойр ойрхон өг гэсэн гингүүтээ ялгаагүй нөгөө хадгалалтын горим алдагдсан зүйлийг тийм ээ. Эсвэл нөгөө чанарын шаардлага хангаагүй байгаа зүйлүүдийг л хүүхдтэй ойр ойрхон өгөөд авах юм бол тэр бараг тийм ээ. Тэрнээсээ бараг зүгээр нөгөө шууд айгүй сайхан бослох. За одоо хар шүл гэж ярьдаг шүү. Тиймэрхүү юмнуудаа өгсөн нь бараг илүү оновчтой болно гэсэн. Тэгэхээр л одоо тэр гол нөгөө өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх гэдгийг л гол нь айгүй ярмаар байгаа. Тэгэхээр болоод нөгөө гарын ариун цэвэр энтрээ ярьсан тийм ээ. Тийм болохоор одоо хооллолтын талаар жоохон ярьчээ. Тэгэхээр нөгөө хоолоо бэлтгэхдээ эхлээд ээж аав маань нөгөө махны модоо айгүй сайхан угааж ариутгах хэрэгтэй. Угааж ариутгаад нөгөө утга бүх л хэрэглэлүүдээ угааж ариутгах нь. За дээрээс нь үнсний бүтээгдэхүүндээ тавьж байгаа шаардлага өөрөөсөө одоо учиргүй нөгөө өндөр шаардлага бол юм чинь хэлэхгүй л дээ. Гэхдээ өөрөөсдийнхөө боломжоор тохирсон сэргийлж болох зарга бүрийг хэрэглээч л гэдэг байгаа юм. Тэгэхгүй болол одоо ингээл жишээ нь манай ялангуяа Баянзүрх бол нөгөө 4-р хороо маань гэр хороолол болон байшин хороолол хасалцсан 70-30 харьцаатай ийм хороолол. Тэгэхээр гэр хорооллын маань айлуудын нөгөө ил одоо 0 тийм ээ. Задгаа 0 байна. За тэгэнгүүтээ нөгөө худгаас усаа авдаг. Тэгэхээр ил задгаа одоо тэр 0-ийн ариутгал юмыг ядаж улиралдаа нэг удаа цэвэрлэгээ ариутгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж өөртөө санаачлаад хийлгэж. За хог энтрээ ил бити хай тэнд чинь хүүхдүүд бөөнөрөө тоглоно, байрна тийм ээ. Тэгээ буцаад орж ирээд гараа угаас угаагүй хоолунд аядна. Ингээд халдвар үүснэ. Хоёрдугаарт ундны усны эрүүл ахуй гэж байгаа. Тэгэхээр нөгөө гүний худгаас усаа авдаг. Тэгээд түүхийгээр нь очих тохиолдол байдаг. Тий, яг наадах чинь нэг чухал тий. Тэгээл нөгөө түүхийг харна, гидсний халдвар төвчин үүснэ. Тэгэхээр түүхийгээр нь зөөврийн усыг уумаагүй байна. Хоёрдугаарт нөгөө усаа зөөж байгаа усны сав гэж байгаа. Тэгэхээр тэр усны савыг бол одоо хуванцаар савыг болио гэд одоо ялангуяа манай дээр бол манай нийгмийн ажилтны эмчтэйгээ хамт яваад өрхүүд дээр очиод ундны усны савыг солих аяныг бол хийгээд явж байгаа. Хэрэгжүүлээ явж байгаа. Ундны усны саваа одоо ингээд солио, чанарын шаардлагад нийсэн савыг солио гэдэг. Тэгээ иргэд болоод зарим хүмүүс маань бол аягүй сайхан хүлээж авч байгаа. Зарим нь бол яг одоо бас эсэргүүцэлтэй байгаа. Тэгэхээр гол нь энэ маань ууж байгаа зүйл маань эргээд бид нар дээр им болох уу, хор болох уу гэдгийг хэрглэж байгаа хувь хүн та өөрөө шийдэж байгаа учраас тэр ундны усны эрүүл ахуй гэдэг юмыг аягүй сайн байх хэрэгтэй. Тэгээд нөгөө ил задгаа гол одоо бол харцангуй гайгүй байх л та. Тэгтэл бас нөгөө ингээл ил би заслаа, би засж гин, ингэж гин гэж нөгөө сошиалар явдаг ш. Тэгээд тийм зүйлүүд маань эргээд нөгөө за ингээд нэг одоо юу гэдгийг гэдэг хүн гол руу ингээд бицчлээ. Тэгсэн чинь нөгөө Б гэдэг айлынх маань ундны усаа худгаас ш тэр гол горихнаас авчлаа. Тэгсэн чинь тэр Б-гийн маань 4 настай хүүхэд гаднаас тоглоод аман цангаж орж ирээд шууд түүхийгээр нь усуучлаа. Ингээл энэ эргэх холбооч нь л өөрөө гидсний халдварт өвчин гэлтгүү олон төрлийн өвчнийг үүсгэх эрсдэл болгоод байгаа. Тэгэхээр одоо энэ хүнсний эрүүл ахуй, ундны усны эрүүл ахуй тийм ээ, хувь хүний эрүүл ахуй гэдэг юм бол ерөөсөө өвчин болгон дээр л гол яригадаад байгаа зүйл байна. Тийм яг хөө хүнсний эрүүл ахуй чанарын шаардлага хангасан гэдэг юм уу те эко натурал гэдэг энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зөв юм а гэдэг бол хүн болгоны толгоонд ер нь бол суучлаа л та.
Гэхдээ саяны тэр ундны усныг би бол яг асуу гэж бодож байсан. Ундны усныг хэрэглээ гэдэг бол үнэхээр хүнд байгаа шүү дээ яг үнэ. Тэр савыг одоо сойл гэсэн тийм заавар зөвлөмж өгöd байгаа. Тэр сав одоо жишээлбэл тэр хуунцар савыг сойлгээд байгаа шалтгаануудын дунд тэрийг бол угаад цэвэрлэхэд маш хэцүү байхгүй юу. Тэгээд жишээлбэл иймхэн одоо амтаа савыг яаж ч угаад цэвэрлсэн тэр бол яахгүй. Тэгээд үзэгчд маань ч гэсэн ер нь бол мэддэг байх. Хөдөөч гэх юм уу те аялал зугаалгаар явж байхад нэг саван дуус хийгээд аваад явхаар нэг уухгүй удчихаар дотор нэг ингээд нэг юу тогтоол нэг те өнгөр тогтдог. Тэр өнгөр бол тэр саванд байгаа л байгаа байхгүй те тэр чинь бүхэл одоо их хугацаанд ус зөөсөн. Тэр савыг уг нь бол одоо тэр угаад цэвэрлэх нь ядаж эхний ээлжинд угаад цэвэрлэмээр байгаа боловч болдоггүй. Тэр одоо хунцар савыг болоод одоо чинь төмөр хөнгөн цагаан гэдэг юм уу те тэр ядаж том амсартай угаад цэвэрлээд байх боломжтой ядаж нэм бактери үүсээд хөгжөөд байхааргүй те боломж төр хөлбрүүд рүү шилжих гэсэн боловч одоо бол яг үүс шилжиж чадахгүй л байна л да. Үүний хажуугаар бас одоо энэ хөдөө орон нутагт жишээлх юм бол нөгөө сүү цагаан эдэний сав бол бүгд хунцар болж хуурсан байгаа. Энэ бол бүрэл их эрсдэлд оруулж эхэлж байна. Тэгээд ундны усны энэ одоо эрүүл ахуй гэдэг бол яг энэ гидсний халдвар төвчөнтэй шууд ерөөсөө холбогдож байгаа. Өнөөдөр бол манай одоо нийс Улаанбаатар хотын 70 орчим хувийн гэр хороол байна. Тэгэхээр энд бол маш олон хүмүүс угаасаа зөврөөр ус авч байна. Тэгээд энэ дээр одоо тэр түүхийн усны хэрэглээ гэдэг бол яг гидсний халдвар төвчний нэлээд яг үүсгэх гол шалтгаануудын нэг болсон. Тэгэхээр энийг ядаж буцалгаж хэрэглэмээр байгаа. Тэгээ энэ бол урьдчилан сэргийлэх зүйл яриад байна л да битэр. Тэр яг энэ ундны ус яг хоолыг бол тодорхой хэмжээнд нөгөө буцалгаад хуураад ингээд болгоод идээд нь шүү дээ. Түүхийн усыг бол бас уугаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр бол үзэгчд маань бас нэвтрүүлгийг маань үзэж байгаа үзэгчдтэй хэлэхэд ундны усны энэ ариун байдал бол маш чухал шүү тий. Аль болох усыг буцалгаж хэрэглэж байгаарай. Тэгээд боломжтой бол та өнөөдөр за магадгүй одоо ойрын хугацаанд саваа одоо хуунцар савыг одоо өөрчлөлмөр байна тийм ядаж угааж цэвэрлэх боломжтой савн тусаа хэрэглэмээр байна. Нэг усыг том саваар авлаа гэж бодоход тэр усыгаа хэрглэжээд дахиад сайхан угааж цэвэрлээ дараагийнхаа усыг авдаг ч юм уу. Ийм одоо зүйл рүү шилжмээр байна. Одоо магадгүй одоо нөгөө нэг COVID-19 төр дэгдээл эдийн засаг хямраал те хүмүүс эдийн засаг бурж байгаа болохоор яг бүх саваа нэг дор салах бол угаасаа боломжгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө таны хэлсэн суурин байлгадаг усаа зөөврийн усаа яг тийм юугаараа зөөгөөл хийчих. Тэгэхээр тэр яг нөгөө суурин гэртээ байлгаад байгаа тэндээсээ аваад хоолундаа хийгээд байгаа тэр усныхаа савыг 7 хоногт нэгээс 2 удаа угааж ариутга. Тэр саваа ядаж одоо нөгөө хөнгөн цагаан металл тийм сав болгооч л гэдэг ихний удаатай. Тэгвэл одоо бүх саваал ингээл одоо хүмүүсээр нөгөө 40 битан тий 5 битаа өөр хэдэн битаа тэр битаануудаа бүгднгийн саллах бол бас хэцүү те тэр чинь тодорхой хэмжээгээр бас мөнгөнд үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр бол боломжгүй байх. Тэгэхээр эхний ээлжинд ийм том 40 битаан ч юм аваад тавьчих. Тэгээ яг нөгөө тэр зөөдөг савуудаараа зөөгөөд хийж болно. Тэгэхээр чин тэрийг чи угааж ариутгах, хадгалах, хүнсний одоо ус хадгалах зориултын сав гэдэг чинь өөр. Тэгвэл зарим нэг нөгөө угааж ариутгахаас гадна зарим савнууд одоо нөгөө ийм шар савнд зөөгөөл явж харагддаг штэ хүмүүс зөөж идэг зураг энэ төр байдаг. Тэгэхээр тэр сав бол яг үндэ ус хүнсний юм ерөөсөө байх хадгалах ёсгүй сав байдаг. Тэндээс үүдээд маш олон төрлийн яг маргааш биш ч гэсэн 5 жилийн дараа 10 жилийн дараа таны биеийг өвчлүүлэх хавдар тийм ээ янз бүрийн амьсгалт өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй зүйл бодисууд ялгарч идэг. Тийм болохоор эхний ээлжинд тийм савуудаасаа солиоч. Тийм мэрэгжлийн хяналтын байгууллагаас ч гэсэн анхааруулдаг шүү дээ. Тэр хунцар савнуудын яг жинхэнэ үндсэн хэрэглээ бол химийн бодис гэдэг юм уу тийм. Тэдгээр зүйлсүүдийг хадгалах зорилттой ийм сав юм аа. Тийм учраас дундны усанд хэрэглэх одоо боломжгүй шүү. Тэгээ тэр хэдийгээр хоосон байгаа сав боловч тэнд ямар нэгэн байдлаар одоо тэр химийн бодис гэдэг юм уу тий дахиад үүсгэгдэх боломжууд нь агуулгаж явах магадлалтай шүү гэдэг ийм зүйлийг хэлдэг. За тэгээд өнөөдөр бол Баянзүрх дүүргийн 4-р хороо эрүүл эрүүл мэндийн төвийн их эмч Цэрэн Чимэнд бидэнтэй гидсний одоо зөнгөлөн тохиолдох гидсний халдвар төвчөнтэй холбоотой ярилцлаа. Тэгээд харамсалтай бүтээрээ бас ярилцах цагийн төрүүд өндөрлж байна. Яг энэ хаврын одоо энэ өрн дулаан цаг болж байгаа гадаа одоо жишээлх юм бол 20 хэдэн градус байна шүү дээ. Энэ өрн дулаан цаг ирж байгаа нөхцөлд ялангуяа энэ жил бол бас нэлээдгүй зочмог халж байна. Тийм учраас гадаа бол яг одоо цас мөс нөгөө бүхэл зүйлсүүд нь хайлаад ууршаад агаард бол
маш аюултай нөхцөл байдалтай байгаа гэдгийг үзэгчд маань ойлгох хэрэгтэй. Гол мөрөн одоо усны ойролцоо амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол илээдгүй анхаарах болгоомжтой байх. Хүүхдүүдэд одоо аль болох тэрэнд ойролцоо тоглоулахгүй байх шаардлагатай болж байна. Тэгэд өнөөдөр COVID-19 вирус гэдэг биднүүсийг бол тайвшрах хэмжээнд ирээгүй байна. Бид нар бол үргэлж байнга сэрэмжтэй байх шаардлагатай байна. Дэлхийн нийтээрээ яг энэ өвчний эсрэг анхаарлаа хандуулсан ийм одоо нөхцөл байдалд байж байна. Тэгээд үзэгчдэд хэлэхэд тайвшрах болоогүй шүү. Энэ цаг үе бол тайвшрах одоо цаг үе биш. Бид нар бол байнга сэрэмжтэй байх, байнга өөрсдийгөө болоод эргэн тойрны хүмүүсийг аюулаас одоо сэргийлж явах ийм цаг үе юм а гэдгийг хэлмээр байна. Ингээд таныг бас би нэвтрүүлгийн төгсгөл COVID-19 вирустай холбоотой үзэгчдэд бас уриалга зөвлөгөө өгөөсэй гэж хүсэж байна. За тэгэхээр ард иргэдийг эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа дэглэм зөвлөмжүүдийг мөрдөж хамтарч ажилласаа гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр тэр бүх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь гол нь чухал тийм ээ. Одоо эрүүл мэндийн яамнаас өдөр болгон мессеж илгээж гин, сошиал хуудасаараа мэдээлэл илгээж гин тийм ээ. Тийм болохоор гадуур битгий гараач. Олноороо одоо 2 ба түүнээс дээш хүмүүсийн бөөгн нэрлийг одоо битгий үүсгээч. Гадуур гарах бол маска зөөгөөч, бэлигээ өмсөөч гэж хэлмээр байна. Тэгээд хүүхдүүдэд ялангуяа гадаа битгий тоглоул тийм олон хүн цугласан газраар битгий авч яв. Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар бас битгий ирээрээ. Буюу одоо нөгөө хүмүүсийгээ дагаал ээжигээ дагаал хоёр хүүхэд нь дажууд нь дүүн ч юм уу явж идэг. Тэгээд яг үзүүлэгч байгаа нөхрийг маань хүнийг маань хүлээгээл нөгөө гадаа ингээл коридор сууж идэг тий. Тэгэхээр бол энэ одоо нөгөө шаардлагагүй бөгнөрлийг битгий үсгээрээ тэгээд маска зөөгээд гэртээ байгаад эерэг уур амьсгалтай тэгээд COVID-19-ыг давж гарцгаая. За баярлалаа. Тэгээд өнөөдөр яг галын бороонтон дээр ажиллаж байгаа одоо эрүүл мэндийн байгууллагын ажилч нарт бас баярлалаа гэдгийг хэлье. Мөн дээрээс нь бидний урилгыг хүлээж авч ирж өнөөдөр COVID-19 вирусын эсрэг дэлхийн нийтээр анхаарж байгаа боломжийг хажуугаар нь явж байгаа энэ халдвар төвчнүүдэд бид нар бас анхаарлаа сулруулж болохгүй. Тэгээд эзний халдвар төвчнөд холбоотой мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдэнд хүрээд зочны цаг өндөрлөж байна. Маргааш шинэ зочинтой шинэ мэдээлэлтэй эргээд уулзъя.